10 төрлийн хууль тогтоом шинээр мөрдөгдөж эхэлнэ. Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэв. Замын хөдөлгөөний дүрм зөрчсөн тохиолдлыг AI камерын системээр илрүүлж торгуул ногдуулж эхэлнэ. Нийслэлчнээр 207 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж 80 төсөл арга хэмжээг үргэлжлүүлнэ. Ирэх сард цаг агаар олон жилийн дунджийн орчимд байна. Брэдэд шинжилгээр 11 хоногийн турш амрах бөгөөд архи согтууруулах төрлийн ундаанаас татгалзсан. ICE Global-ын цөөн хормын мэдээ эхэлж байна. Ирэх сарын 1-ээс 10 төрлийн хууль тогтоомж шинээр мөрдөгдөж эхэлнэ. Тодорхойлбол 2025 оны төсвийн тухай хууль, үндэсний баялагын сангийн 2026 оны төсвийн тухай, хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай, нийгмийн даатгалын сан болон эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, онцгой байдлын байгууллагын алба хаагчдад онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн оронтой тогтоох тухай, сүү бэлтгэл, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт, даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, цалин хөлс түүнтэй адилдгах орлогын өнөөгийн үн цэнийг тодорхойлоход 2026 онд хэрэглэх итгэл зүйр, гадаргын усны үндсэн үзүүлэлтийг тодорхойлох, барилгын норм ба дүрм шинжилэн батлах тухай хуулиуд тус мөрдөгдөх юм аа. Засгийн газраас автобензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2027 оны 1-р сарын 1 хүртэл тэглээд байна. Түлш шатхууны үнийг тогтвортой байлгах, иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор ийм шийдвэр гаргасан. Мөн ерөнхий сайдын дэргэд түлш шатхууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл ажиллаж эхэллээ. Тус зөвлөл газрын төсний бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргэх, импортын их усүрийг төрөлжүүлж, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг чиглэлд бодлогын зөвлөмж гаргаж, шуурхай хэрэгжүүлэхэд анхаарах юм. Замын хөдөлгөөний дүрм зөрчсөн 10 төрлийн зөрчлийг AI камерын системээр илрүүлж хариуцлага тооцож эхэлнэ. Тодорхойлбол Улаанбаатар хотын 176 гэрэл тохио бүхий уулзварт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суйрлуулж туршсан. Ирэх сарын 1-ээс тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зүрийн хурд, үргэлжилсэн цагаан шугам, давж иргэх, хамгаалах бүс гэрэл тохио зөрчсөн. Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон. Тээврийн хэрэгслийн татвар даатгалт төлөөгүй зэрэг зөрчлийг илрүүлж торгуулийн арга хэмжээ авч эхэлнэ. Нийслэлийн төсөв, нэгдсэн төсөв болоод замын сан, орон нутгийн хөгжлийн сан гэсэн 3 үндсэн хэсгээс бүрддэг. 2026 онд 207 төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлж, 80 төсөл арга хэмжээг үргэлжлүүлнэ. Онцлбол төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна. Хотын холбоос замуудыг нэмэгдүүлж, нийтийн тээврийн салбарт цогц шинжилэл хийх замаар авто замын түгжирлийг бууруулна. Сургууль цэцэрлэг, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Ирэх сард цагаан гарын дундаж температур говьалтай Баян хонгорын өмнө говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчимд байх төлөвтэй байна. Нийлбэр хурд тундас Баян үлгийн нутаг ховд говьалтай Баян хонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага байх бол Хинти дорнод Сүхбаатарын нутаг төвийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчимд байна гэж цаг үр орчны шинжилгээний газраас мэдээллээ. Брэдэд шинжлэлийн баяраар 11 хоног бүх нийтээр амарна. Энэтэй холбоотой архи согтууруулах төрлийн ундаанаас татгалзнаа. Улаанүд хотод архины жижиглэнгийн худалдааг хориглосон журам гараад байна. Энэхүү журмыг зөрчвөл өндөр хэмжээний торгуультай. Хуулийн этгээдийг 100-аас 300 мянган рублээр торгох бол албан тушаалтныг 20-с 40 мянган рублээр торгох юм а. ICE Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.